Монголын 3 сая иргэний 67.5% нь 15-аас 69 насныхан байдаг. За үүнээс хөдөлмөрийн насны хүмүүсийн тоон 1.5 сая орчим. За тэгвэл гадаад харилцааны яамнаас гаргасан албан ёсны мэдээлэлд Монголын 150 мянга орчим иргэн гадаадын 75 улсад ажиллаж амьдарч байна гэжээ. За гэхдээ албан ёсны бүртгэлгүй хууль бусаар амьдарч байгаа иргэдийг нэмвэл 300 мянга төхнө гэсэн албан бус статистик байдаг. За ингээд тооцохоор манай хүн амын 10% нь гадаад орнд ажиллаж амьдарч байна. За тэгвэл гадаадд гарсан Монгол иргэдийн албан болон албан бус тооноос харахад эд хийж бүтээх насны 5 хүн дутмын нэг нь гадагш гараад явчихсан гэсэн тоо юм а. За тэгвэл гадаадд ажиллаж амьдарч байгаа эдгээр иргэд Монгол улс руу жилдээ 220 орчим сая $, шилжүүлдэг гэсэн статистик байна. Гадагшаага бол Монгол улсын иргэд бол 90 сая $-ын говьлох хүүхдүүдийнхтэй юм уу босоод хамаатан саданда шилжүүлсэн байгаа. Харин бол 220 сая $-ын говьлох буюу гадна ажиллаж байгаа Солонгос, Америк, Канада ажиллаж байгаа хүмүүсийн мөнгөн хуулийнхаа орлого гэж 220 сая $, хүлээж авч байгаа. Тэр дүнгээр бол Монгол улс энэ дансан дээр ашигтай буюу 178.9 сая $-ын ашигтай гарч байгаа. За гаднаас ирж байгаа мөнгөн урсгал гадаадд ажиллаж амьдрах нь илүү их мөнгө олж амьдралаа өөд татаж болох нь гэсэн бодлыг иргэдэд төрүүлээд дуудаж байгаа. За үүн дээр нэмээд он гарсаар гадагшаа гарч ажиллах боломжууд эхнээсээ гарч тухайлбал Америкийн нэгдсэн улсад богино хугацааны ажил эрхлэх боломж гарсан. За мөн бүгд найрамдах Солонгос улсаас аяллаа мэс мэдүүлэх журам зөөлрсөн зэрэг нь залуусын гадаад арах хүслийг бүр их нэмэгдүүлж байна. За үүний жишээ нь өнөөдөр бидний ярилцлага авсан бүх залуус бүгд боломжит гарвал гадаадд ажиллах сонирхолтой байгааг ярьлаа. Ер нь Монголын залуучууд гадагшаа явж ажиллах сонирхол их байдаг л да. Чиний хувьд яг тэднэртэй адилхан тийм бодол ер нь байна уу? Гадагшаа явъя гэсэн. Ер нь бол явъя гэсэн бодол бол байгаа шүү дээ, боломжтой болтол. Тийм чи ядаглаад цалин мөнгөс ахуулаад тийм шүү дээ. Гадаад доотлол нь одоо жишээлбэл Солонгосоор жишээ авахад доотлол нь Монгол мөнгөөр 2-3 сая төгрөг авч сартаа. Монголд ямар ч ажил гэдэг ер нь бол сургууль дөнгөж төгссөн тийм цалин бол авахгүй шүү дээ. Тийм ер нь мөнгө төгрөгөө бодоход ер нь ажил сонирхол бол байж л. Одоо бидний хувьд гэхэд залуу хүмүүсийн хувьд одоо хийхээр ажил олдохгүй байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар тэгэхээр нэг заавал одоо гэж сургуулаа төгссөн оюутнууд гэтэл одоо энэ тэнд тавьж байгаа ажлын байрны шаардлагууд нь 2-3 жил ажилласан байх шаардлагатай гэдэг ч юм уу. Энэ байдлаар болохоор нөгөө одоо эсрэгээр хүмүүс гадагшаа явж ажиллах нь илүү сонирхолтой болсон гэж байна. Чам тэрэ боломж гаргаж чи явах уу? Явна. Одоо 103 сараар Солонгос ажиллая гэсэн бодлоо. Ааха. Ер нь яагаад Монголда ажил хийж амьдрахгүй заавал гадагшаа гарч ажиллая гэсэн бодол байгаа тийм. Мөнгө илүү их олд юм шиг байсан. Солонгосын ажлууд илүү цалин өндөртэй юм шиг. Гадаадд ажиллахын давуу тал нь яг юунд байгаад байна? Гэхдээ илүү их зүйлийг мэдж авах хэрэгтэй. За гадаадд ажиллах сонирхол байдгүй. Мэдээж байна. Аль улсад? За ерөнхийдөө 7 орнуудаар л. Монголда ажлыгаа сайхан амьдрах боломж юу байна уу? Мэдээж байлгүй яах вэ? Тий. Тэгэхээр гадаадыг илүү гэж үзээд байгаа шалтгаан нь яг юунд байна? За одоо ер нь харахад цалингийн төвшин, нийгмийн даатгал болон янз янзын тийм нийгмээс үзүүлж байгаа халамж тэмцүүд илүү өндөр байдаг. Ер нь чи боломж олдвол явах уу? За ер нь бол явна гэж бодож байгаа. За хөдөлмөрийн насны эрүүл саруул залуус нь гадаад руу хөдөлмөрийн гэрээгээр гарч за үлдсэн хэсэг нь 3 сараар Солонгос гарч харлах хүсэлтэй байгаа энэ үед Монгол улсын төрийн 3 өндөрлөг 3 өөр саналтай байгаа нь хамгийн сүүлд нийтэд хийсэн мэдээлэлээс харж болохоор байна. За тухайлбал ерөнхийлөгч залуусыг эх оронд нь цалинтай цэрэг болгоно гэсэн бол ерөнхий сайд нь Америкийн нэгдсэн улс Солонгост ажиллах квотыг нэмэгдүүлэхийг гуйгаад ирсэн ярьж за улсын хурлын дарга нь Вьетнам, Хятадаас гэрээт ажилтан авна гэсэн юм а. За уг нь эд залуусаа эх оронд нь хэрхэн яаж сайхан амьдралаар амьдруулах нэгдсэн бодлогодоор нэгдэн ажиллах ёстой байтал ийхүү 3 тийшээ харж залуус нь хэдэн тийшээ тарж эх орноо хүүхэд хөгшөд нь сахиу үлдэхнэ. Тод мэдэн Дуянга Пэмцрэн.